За за. За. Цаана. Тийм. Начаас надад чинь шүү. Тийм. Энийгээ би голлуулах гэсэн чинь ямар ч эсрэг орж яах хэрэгтэй л тэрийг бас макартаад энэ бичгээ текст Зөв зөөштэй мартсан аа. Control T. Тэгээ одоо юу гэхлээр дарчих. юу вэ? Окей. Тэгээ окей дарч. За би юугаа хийнэ гэдэг. За энэ дээр accept хийж болохоор байна. Би нэг хүсэлтээ явуулсан байгаа. Аа. Зөвшөөрт. За одоо алиг ярьж байна? Одоо энэ нэг цаас байгаа. Цаас одоо энэ дугуй цаасны чинь илүү дөрвөлжин нэгсэн тусдаг байгаа байхгүй юу? За юу маусаа битгий хөдөлгөөрөө би өөрөө чи юу өдөртэй за. Энэ хэсгийг яриад байна уу? Аа. Окей, бүр энэ хэсэг биш орцсон. Аль гинэ? Саарлоо. Аа. Наа чин зургийн чинь юм байна шүү дээ. Тийм. Энийгээ би устгах чадаагүй ш. Ингээд за энийгээр хийж аам л та. Дропор. Дропор игээр чи энэ үнцэг хүрээ болчихж байгаа байхгүй юу? За тэгвэл юу мауса дөр байж байгаарай за. За одоо тэгвэл хоёлаа энийг за энийгээ юу чи төр зур. Ингээд за ийм болчихж байгаа шүү дээ. Одоо хоёлаа энэ цаануудыг арилгах гэдэг байна да. Тэнгүүд би нөгөө хилээдсэн юм маань юу гэхээр нэг бол одоо энийг ашиглана. Харж байна уу? Тэгэл за нэг бол энийг ашиглана. Наадгаач уулын би оролдож утсан юм а тэгсэн нэг л болж өгөхгүй. За ингээл би буруу газараас ичлээ. За чигээр ахаад буцчих. Нэг контрол Z гэдэг чөлтгөө. За. Ахаад. Дахиад. За чараад би юу ич. Ингээд. Энэ саяны миний юу яасан байгааз? Энэ нээсэн чи болохоор юу шүү за. Хийсэн үйлдэлүүд энд байдаг байхгүй юу? Алхамаар. Тэгээ ингээд одоо ингэ шууд дэлгэж хайдаа ингээд өдөрчөл бараг амар байгааз. Зэ. Энийг хоёлаа нэг зүгээр юу цоожийг арилгах гэдээсээ санаж байна уу? Энэний цоожийг арилгахдаа аалтаа дарж агаад дээр нь хоёр дарч маусаа дарчдаг байхгүй юу? Аалтаа дарж агаад маус. За магадгүй энийг ингээд хөдлөхийг хүсэхгүй бол буцаад энэ дээр дарчиж болно. Энэ цоож байгааз. Энэ дээр зарчвал буцаа гараад. Ийм хоёр үйлдэл хийдэг шүү за. За тэгэхээр өчигдөр бол ерөөхдөө энийг хийх гээд жоохон юу яасан бэ те? Асуугаад байсан зүйл нэ те. За дотор тойрог. За шинэ лейер үүсгээд энийг устгачээ.
жоо удаан байж магадгүй шүү. За яа тэгэхээр нөгөө компьютерч бүр өдөрч болохоор. За layer 3 хамгийн доор нь background гэд нэрлэлчихье. За буруу бичсэн байж магадгүй. За яах вэ гэхдээ. Одоо энэ хэрэггүй. Устгах уу? Delete хийчлээ. За энэ болохоор гадна тойрог тийм ээ. За энэ болохоор за одоо энэ хэдийгээ гадна тойрог, дотор тойрог энэ хэдийгээ групплчихье. Ер нь групплэхийн ачиг тусна юу вэ? Групплэн гэдэг чинь өөрөө бүх командыг нэг хавцаар зэрэг хийнэ. Нэг хавцыг л одоо өдөртнөөс ихгүй бол тус бүрд нь өдөрт харуулчихад байгаа байхгүй юу? Групплээгөө бол групплчих юм бол за би энийг харуулъя за ялгааг нь энд хувилчих. За энийг групплчих. За энд нөгөөдөл чи байж байгааз. Энд болохоор групплсэн ч байж байгаа. За би энэ хэдийг төр юу нуучих. За тэгмүүд групп дээр би юу яа нэр өгчээ. Нэр өнгө өгчээ. Тэг харж байна. Нэг командаар л бүгднгийн өөр өнгөтэй болгочихж байгаа. За магадгүй зөөх нэг командаар л зөөч. За тэгвэл групплээгүй тохиолдол яадаг вэ гэхээр за групплээгүй тохиолдолд энэ хэдийгээ тус бүрдэн өнгө жишээлбэл гадна тойргийн юун дээр өнгийн өөрчлөлөө гэж одоо юу вэ? Наадха ханаас гаргаж ирсэн бэ наад өнгө. За би одоо зааж өгнө. Группэд дарсчээ. Тэгвэл харж байна. Зөвхөн энэ л өөрчлөгдөж байгааз одоо гадна тойргийн өөрчлөлтөнд бол дахин юу ингээд нэг нэгээр нь команд өгөх хэрэгтэй болдог байхгүй юу? Ингээд за буцаад гэж. За одоо тэгэхээр групплэх болон групплэхгүй байх ялгааг бол ойлгочлоо тий. Одоо дээд нийтийг зөөхөнд бол заавал бүгднгийн энийг итгэжүүлнэ, энийг итгэжүүлнэ, энийг итгэжүүлнэ, бас энийг итгэжүүлнэ. Тэгжиж хөдөлгөнө. Групп бол ерөөсөө группээ лейерээ итгэжүүлэл зөөхөж бол бүгд зөөхдөг жишээ. За ийм байна. Тэгэхээр одоо бүгд гололцсон байгаа шүү дээ. Байна. Бүгдээрээ гололцсон байгаа шүү дээ. Энийг л хүсээд байсан нь юу юм? Тий. За одоо контрол өөрөө аваад явах уу? Юу би үргэлжлүүлээд ганц нэг юм хэлчих үү? За үргэлжлүүл. За layer энд бол нэлээд төрлийн layer-ууд харагдаж байна. За энийг болохоор энгийн layer. Энийг background ч зүгээр энгийн layer гэж. Энэ бол энгийн layer. Энэ болохоор дотор тойрогч одоо shape layer юу одоо энэ дээр зааж байгаа. Энд дээр ингээ удаан дарахаар нэг доотлолт нэг юм дөрвөлжин байгааз. Чи болохоор өөр төрлийн layer ихгүй юу? Тийм ээ. Хоёлаа өмнө үтсэн. Зүгээр яг сэргээж байгаа. Энэ болохоор shape layer байгаа. За энэ болохоор энгийн layer байна. Хараал шодно. Энэ болохоор shape layer, энэ болохоор text layer. Тос бүрдээ өөр. За layer-уудын талаар энэ ойлголтуудаа мэдээд авчих хэрэгтэй. За ийм энгийн layer-ээс shape layer болгоод нэг бусад төрлийн layer-уудын ямар ялгаатай байдаг вэ гэхээр томруулж жижигрүүлэхдээ нөө юу нэгтршлээ алдгүй, чанараа алддаггүй байгаад байсан тийм. За энгийн layer болохоор жижигэн болгоод буцаа том болгоход нэг дүрсийн чанараа алдчихсан санаж байна уу?
За тийм аа. За тэгээд энгийн layer-ээс shape layer ямар ялгаатай вэ гэхээр shape layer маань өөрөө бэлэн дүрс. Одоо эндээс бэлэн дүрсүүдээс ашиглагддаг байгаа. Дээрээс нь өөрөө шинээр дүрс нэмж болдгийг бас үзсэн тий өчигдөр. Ийм даваа талтай байдаг. Shape layer яаж үүсгдэг вүлээ? Shape layer чи зүгээр эндээс л үүсгэн шүү дээ. Дөрвөлжинг бол дөрвөлжин юу Үгүй shape энэ дөрвөлжинтэй. аль дөрвөлжинтэй. Энгийн layer, shape layer. Тэгээ энийг үү? Энэ layer бол зүгээр энийгээ л үүсгэхэд л дагаад үүсч шүү дээ. За. Гарч ийн үү? За. За энэ одоо хэрэггүй учраас устгачээ. За би энэ дээр ингээд Монгол Японы талбай оруулах гээд нэг зураг оруулах гэж байгаа төрөгцөн баггүй. Тэрийг гаргаж ирэх үү? Тэг гаргаад ир. Энэ нэсэн баггүй. Тэгэхээр одоо чирээд оруулна гэхээр өчигдөр зургийг чи харсал та тэгж ирэхгүй. Яагаад вэ? Зургийн чирнэ. Зургийн чирээдсэн тий. Тэгэхгүй нэ хавц гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ таб чинь өөрөө одоо Photoshop-ийн хавцснууд баггүй өөр төрлийн хавц. Орхон тий. Орцсон. За энэ лог хийгдсэн болохоор за энийг дэвшлүүлж энэ лээрээ. Харж байна. Энэ яаж жижиг болчих вэ? Өчигдөр ч одоо ийм байл. Ингэчгээр чинь амар том харагдаад байгаа. Харин тэгээд байсан. Харсал та тэгээ энийг хоёлаа өмнөх хичээл дээр нөгөө зөндөө үдцсэн тэгээ ярьсан болохоор би зориуд хэлж өгөөгүй. Яг тэгвэл нөгөө видео хичээлээ үдчих юм бол энэ хамгийн ихний хичээл дээр байгаа хаа тий. Энэ аюу тодорхой хоёлаа энэ тал дээр ярьчихсан болохоор орчихсон. Тэгээ би өнөөдөр хэлээгүй бол энэ асуудалтайгаа хэвээрээ байгаад байсан. Тийм ээ. Асуудлаа шийдэх. За энийг гэхдээ оруулсан шүү дээ. Би оруулсан байхгүй энэ зургийг. За. Чирж оруулсан байхгүй юу? Тэрнээс юу нэр зурган дээр дарчаад оруулт юм байна гэдгийг дараа нь яасан. За энэ текст нь бас алдаатай байна тий. Энэ текстийг яаж айтайх нь контрол чиверс биш юм биш. Энэ текстүүд нь энэ дотор бичсэн текст нь текстээ шууд дээр нь бичсэн юм шүү. чинь тусна бичих хэрэгтэй лөө. Тэгээ заавал хоёлаа шалгая да. Тэгсэн бахгүй. Тийм биш. Яах ёстой юм чи тусна бичих ёстой лөө. Тэгээ зөөх илүү. Тий. Заавал хоёлаа ингийн төр яаж арай. Тийм байна. Ерөөсөө бүр энэ зургаа дахиж оруулахгүй бол одоо энэ зурган дээр чинь текст чинь наалтцсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг зураг болцсон байна гэсэн үг. Тэгэхээр засаж болохгүй, өөрчилж болохгүй гэсэн үг байна. Зураг оруулж. Окей. За эндээс хоёул ингэчээ. Зөөхөөс өмнө эхлээд ажиллавраа хийчих. Тэгээ. За би хийж үзэх үү. За тэг эхлээд энийг юу цоож эндээс л ажиллах чил. Тий. Алтаа дараад маусныг 2 удаа тарч. Одоо болж байгаа. За. Хоёр дахь нь юу гэхээр нэгээ сонгоно тий. Окей. Эний чиг тааруулах юм хэцүү юм билээ. Эхлэлийн цэгийг хаанаас авах гэдэг юм. Голоос авч. Эндээс үү? Энд. Эндээс үү?
Яг гол зүгээр голоосоо аваад тэгээд Alt Shift-ээр дараад маус нэгээд Alt Shift Shift маус нэг тэгээд ягаад тагшаад ирчих. гадагшин чирхээр яах вэ? Зүгээр л маусаа энэ сумны дагав Shift дарсан чигээр шүү за. Зөв. Одоо ингээд төвөөсөө томорж байгаа харж байна уу? Тэр энийг цахаас нь авчаад ерөөс. За яаж арай. Одоо байж арай хит томорчлоо. За гол нь одоо хоёулаа харах юм нь юу вэ гэхээр энэ өнцөг хоёроо л харч. Жоо үйл хэлэг томруулж. За болчих. Би нөгөө арай томорчлоо тийм ээ. Буцаач. Жоохон буцаач. Арай жижиг болтлоо. Арай том болчихлоо. За болсон. Одоо keyboard-ны чинь дээшээ хажуу тишээ ийм нэг сумнууд байдаг шүү дээ. Тэрнээсээ доо зүгэнд арч. Одоо ингээд харуулчихсан гэсэн үг шүү. За одоо баруун гар тал руу. Яг таарсангүй тийм. Баруун гар тал руу. Зүгээр. Энээс за болжээ. За болцсон. За хэрвээ яг таараагүй тохиолдолд би яаж тааруулах вэ? Ингэж л тааруулна. Энэ түүс сумнууд чинь болохоор ерөнхийдөө баг тааруулаад өгчдөг гэсэн үг тийм. Тий, яг энэ алхам нь аюу нарийнаар хийгдэж байгаа гэсэн үг байхгүй. Маус ч болохоор баримжаагүй зөв гарын хөдөлгөөнөөр л хийгдэж байгаа болохоор. За тэгээд одоо тастаж авах ажил байгаа. Ctrl VC. Ctrl C гэж аваад Ctrl V copy paste шүү дээ. Ctrl VC. Ctrl C гээд хуулж аваад Ctrl V гээд хувлаад. За тэгээ Ctrl V гээ шууд дарах юм. Тий. За. Болж байгаа. Ctrl V нь болохоор copy юм тий. Окей. Ctrl C чинь copy, Ctrl V чинь paste шүү дээ. Бид нэр Word, Excel дээр юм бичиж чаддаг copy paste хийдэг шүү дээ. Тэр үйлдэл واخгүй юу ерөөсөө. Нэг хуулж аваад өөр газар хувилдаг шүү дээ. Тэр үйлдэл энэ дээр бас байж лээ. Ер нь ингэж хувилдаг нь яах гэж байгаа лээ? Хувилдаг нь уу? Найрда. Зурга гэмтээхгүй бичдэг жаа тий. Окей. Хоёулаа энийг одоо нэг алга болгоно гэж яриад байсан шүү дээ. Тий. Алга болгоцсон зураг компьютерд яаж байгаа тий. Тусна. За энийг би яг тайлбарлах гэхээсээ л хоёулаа энэ нүдийг дарч. За. Энэ таслагдсан зураг нь тий. Тий. Энэ зурагнаасаа хоёулаа яг хэрэгтэй хэсгээ хуулж аваад шинэ одоо юу хэ шинээр үүсгэсэн гэсэн үг байхгүй юу? Зурагнаасаа. За ингээд хэлчихвэл арай ойлгомжтой. Тэгэхгүй бол би нэг айгүй олон юм тайлбарлах юу одоо юу хэ бүр ойлгохгүйгээр тайлбарлаж магадгүй. Ингэжүүл ойлгомжтой ч тийм. Энэ зурагнаас зөвхөн энэ голын бүргийг л тастаж авах гэж хоёулаа саяны үйлдэл хийсэн гэж ойлгож болно. За одоо би тэр хэрэгтэй лээрээ зөөнө гэсэн үг ерөөсөө. Нөгөө нэг хаашаа одоо шинээр юу үсэх юм уу? Үгүй. Одоо зүгээр юу вэ штэ. Түлээ харна. Энийг копи туу. Энийг муухай болгочвол дахиад байхгүй. Яг одоо хэрэггүй штэ. Хэрэггүй. Тий. Одоо хоёулаа move түлээ сонгоно. Зөв. Тэнгүүд хоёулаад чинь одоо энэ layer хэрэгтэй лөө, энэ layer хэрэгтэй лөө. Одоо энэ л доотлийнх нь л хэрэгтэй л тийм ойлно. Яагаад? Тасалсан зургаал нөгөө нэг шинэ хуудас үсгэл тэрэн дээр л зөвж ажиллах юм шиг. Гүн үү? Тасалсан зурагч энэ үстэй. Биш. Тасалсан зурагч айл үлээ. Энэ шүү дээ. Тий. Тэгэхээр энэ за layer-ийнхаа нэрийг буруу хэлчихсэн байна те. Тэрнээс зөв ярьж байна. За окей. Би болгоо эсрэгээр нь ойлгочих. За одоо зөвхөн энэ зургийг хоёулаа хаашаа оруулах вэ?
Нөгөө Одоо энийгээ шууд устгах уу? Шууд гол энэ дээр оруулах юм уу? зүгээр энийг л устгах. Тийм. Тэгээ зөвхөн лээрээ л устгах. Бусд нь бол байж болно шүү дээ. За. Яагаад гэвэл хоёулаа энийг сая шинээр хийцэн те. Аа. За. Яг энэ нөгөө юун дээр хогийн саан дээр дараа шүү. Окей. За одоо буцаагаад тий. Зөв. Жижиг болцсон байна. Аха. Зураг жижиг. Тэгэхээр одоо хоёулаа ингийн штэ. Энгийн леер гэж байгаа те энэ дээр. Аа. Энэ леерээ сонгоцсон байгаа учраас энгийн леертэй сонгочих. Юу хийх гэж байна гэхээр хоёулаа энэ зургаа яг төвийн цэг дээр нь авчих чана. Тэгээд нэг хоёулаа сая юу selection төлөө аюултэйхэн төвөөс нь томруулсан штэ. Аа. Яг тэр аргыг гэсэн. Дотор төргөө юу ягаарай. Энэ чинь контроллероор хаа. тий. Аха. За тэгэнгүүт move tools нэгдүгээр сонгоох хэрэгтэй. Хоёрдугаар энэ юунууд итгэвчих хэрэгтэй. Дээр байгаа line. За тэгэнгүүт окей. Хоёр дахь нь. За яг төвийн цэг олчих шиг боллоо тий. За одоо зөвхөн энэ layer-ыг сонгочих. Одоо яагаад тэгэхээр нөө энгийн layer бол хэрэггүй шүү дээ. Энгийн layer чинь юу штэ хэрэггүй зүгээр нөө биднэрт баримжаа авах одоо юу гэх тулах цэг нь л бас нөө төвийн цэг олоход энэ нэг хийсэндээ төвийн цэг байсан гэсэн үг энгийн layer чинь. Тий яг нөө юу ч байхгүй болохоор бид нэр тэгж ашиглаж байгаа шүү дээ. Төвийн цэг болгоход хэрвээ энэ текстийг хоёлаа энэ layer-тэй авчих юм бол болохгүй шүү дээ. За төвийн цэг хийхэд хүртэл layer гарч ирсэн юм тий. Тий хоосон байх хэрэгтэй шүү. Яг наа чи шууд утгаараа төвийн гэсэн үг шиг л дээ зүгээр. Энэ зургийн учрыг хоёлаа тайлбарлая л да. Жишээлбэл ийм үйлдэл хийхэд бол бид хоёрт хоёр layer хэрэг болоод байгаа юм. Ийм байна шүү дээ. Харахад бол энэ ямар ч үстэй вэхээр энэ нь одоо нэг layer энэ хоёр дахь layer гэсэн үг. За хоёр layer-ыг дээд одоо буюу юу хэмдэ дээд талынх нь ирмэгээр тэнцвүүлэх гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө. Тэгмэд хоёр layer-ыг сонгож байгаа шалтгаан энэ шүү дээ. Хоёлаа энийг авсан, энийг авсан тий. Хоёр layer-ыг дээд талаар нь тэнцвүүлэх гэж байна. За, ахаад нэг юм байна. Тэгээ голоор нэг зураастай байна тий. Энэ юу вэ гэхээр хоёр одоо эхний layer нь энэ байна. Хоёр дахь layer нь энэ байна. Өөрөөр хэлбэл энэ маань одоогоор төвийн цэг нэртэй layer болчиход байгаа. Яг энэ урт маань. Энэ богино маань болохоор layer 5 гэдэг нэртэй layer гэж төсөөлөх хэрэгтэй байхгүй юу? Орлуулсан гэсэн. За энэ хоёр layer-ыг яг төвийн цэгээр нь тэнцвүүлж байгаа юм. Одоо ойлгогдож байна уу? За энэ тэгвэл ямар учиртай байна? Хоёул энийг харъя. Энэ одоо доороос нь тэнцвүүлэх. Тэгээ доод ирмээр нь тэнцвүүлэх гэж байна. За тэгэхээр хоёулаа энийг нь ашигласан тий. Голын цэгээр нь ашиглуулж одоо өөрөөр хэлбэл яг энэ тэнглэгийн дагуу хэвтэй тэнглэгийн дагуу төвийг олсон байна шүү дээ. За одоо нөгөөтхийн тайлбарлая тий. Нэг ийм босоод зураас байгаа. Магадгүй аягүй залхуутай аж болох гэсэн нэг баян хэрэглэгддэг болохоор юу гэж байгаа шүү за. За энэ ямар өөрөөр хэлбэл тэмдэг шүү дээ. Одоо 100 гар талаас нь тэнцвүүлнэ. Зөв. Одоо ерөнхийдөө бол ингээ ойлгочлоо шүү дээ. Хоёулаа босоод тэнглэх буюу за энэ дээр биш нэр яагаад гэж босоод тэнглэх буюу хоёр лэрийг босоод тэнглэгт нь голоор нь тэнцвүүлсэн. Дээрээс нь
хэвтэ тэглэгт нь бас голоор нь тэнцвэсэн. Өөрөөр хэлбэл ингэж тэнцвэсэн байна шүү дээ. Тэгвэл төвийн цогч автоматар юу уулзагдана гэсэн. За энэ үед хоёулаа хоёр леерийг ашиглаад хийсэн баг. Тэгээд хамгийн төв цэг байх магадaltaй нь болохоор шинэ хоосон леер гэдэг background чинь. Энэ текст мэдээлүүд чи өөрөө төв олоог байгааз. Өөрөөр хэлбэл төвчийн наатрыг чинь би голлуулж чадахгүй тэгээ хайсан. Энийг бол босоо цэгт нь төвлөж болох нь шүү дээ. Энийг босоо цэгт. Болно. За би тэрнийг хэлэхээс өмнө юу яагаад гэж аль цэгийг босоо цэгт нь төвлөлдөг вэ гэхээр энэ дээр байгаа. Леерийн дээр байгаа. Энэ ч одоо бүтэн леер байгаа шүү дээ. Дээрийн дээр байгаа, дээрийн доор байгаа гэсгийг босоо цэгт одоо тэнцвүүлж болдог байна. За би энэ босоо цэг нь болохоор энэ үү? Энэ харж байна. Энэ юм. Тий, наа чи босоо гэдэг нь ямар ч үстэй вэ? Голын зураас ч л ахгүй босоогоож. За. За леерийн хувьд хэвтэ тэглэг тэнцвүүлэх шаардлагатай болоод баруун болон зүүн хэсэгт байгаа зүйлийг хэвтэ тэглэгт оруулж байна. Өөрөөр хэлбэл энэ шугам хэвтэ байгааз. Энэ дээр нь байгаа, доор нь байгаанууд нь хэвтэ байгааз. Энийг дандаа хэвтэ тэглэгт тэнцвүүлэхэд ашигладаг юм шүү. За. За одоо хийж үзцгээе. Сонгочлоо. Босоо тэглэг. Энэ итгэвчийг байна тий. Итгэвчүүлэхийн тулд хоёр леерийг зэрэг сонгох гэсэн тий. Доотлолт дэвдэл хоёрыг зэрэг сонгоно гэсэн. Мөн. Тэгээд энийг итгэвчүүлэхээр доотлолын төдлөө дийж авах гэсэн үг. Яа зөв. Одоо энэ хоёртойгоо хамт хоёулангийн төв цэгээ олоогүй байвал нэг шинэ леертэй хамт сонгож аваад төвийн цэгийг сонгож шалгах хэрэгтэй байдаг байхгүй юу? За тэгэхээр би одоо өөр нэмэлтээр алийг сонгосон. Энэ төвийн цэг гэсний авч. За тэгэхээр контрол цэг. За одоо яагаад арч. Гэсэн. За хөдөл босон. Юу болсон бэ гэхээр хоёулаа зүгээр хоёр текст маань босоо тэнхлэгт яг төв олж өгдгийг сайн шалгасан. Хөдлөөгүй шүү дээ огт. Дөнгөд энэ хоёр текстийн төвийн цэг. Окей гэсэн. Энэ маань окей. Энэ маань окей. Үгүй би энэ хоёр маань ерөөхдөө төвийн цэг олцсон байна гэсэн үг. Харин юу олоогүй байна гэхээр төвийн цэг олоогүй байна гэхээр энэ хоёр олоогүй. За тэгэхээр энэ хоёрыг одоо энэ эдрийгээ болоод гаднах тойрог доторх тойрог хоёрыг зэрэг. Гаднах тойргоо доторх тойргоо тэгээ төвийн цэгтэй. Тэгээд энийг дахин зөвшөөрсөн. За ерөөсөө л бүгд төвийн цэг олцсон байгаа юм шүү. За ингээд шалгахад бол бүх юм окей. За яг бичгэн ингэж нэг юу харагдчихлаа юм. За одоо жижиг зургаад томруулахын тулд одоо жижиг зургаад сонгоно. Жижиг зураг маань аль нь вэ? Одоо наатаа хоёул нь олон леертэй ажиллаад тэгэхээр нөө төөрөөд эхэлж байгаа нэрлэлж. За жижиг зургаад томруулахын тулд эхлээд Ctrl T хэсэлээд Shift Alt Ctrl T шүү. Мөн наадах ч юм уу шүү. Дараа нь нөө хоёулаа төвөөс нь зөв томруулах гэдэг байгаа шүү дээ. Төвөөс нь одоо бичиж авах бол юусэн. Үлдэх юм маань л юм шүү дээ. Томруулах юм ямар тавьчихлаа. Shift Alt. Угаасаа энэ бичлэг бол үлдэн шүү дээ. Өчигдрийн бичлэг хоёулагийн юу техникийн садлаас болоо хийсэн болохоор би ахаад нэмээд оруулчихна за. Энэ дээр санаа зовлоо. Shift Alt дараад
Болж байна. Мгм. Томрол. Өшөө томрол. Өшөө. Одоо хоёулаа томруулахдаа аль юу баримжаа болох вэ гэхээр энэ за хэд томорчлоо тий. Баг зэрэг жижиг болооч. Жаахан томруулж. За Баримжаа авахгаа яаж болсон. мэдчих вэ? Бас интер тарчих би одоо хэлж өгье за. Би нүдэд дарчих. За. Эндээс энэ хоёрын хооронд яг нэг юу яаж байгаа юм? Одоо нүдэд нээж. Хоёр захыг харж байгаа. Мгм. Энд нь жоохон дутуу байгаа шүү дээ. Энэ нь жоохон илүү байгаад болж байгаа байхгүй юу? Зурагны маань хувьд. Тэгэл одоо жоохон ийшээ нэг зөөн гэсэн үг. Тэгэхээр маусныхаа дээд зүг болон зүүн зүг. Маус гэнэ. Keyboard-наас гарнаасаа гэсэн үг шүү дээ, тийм. Энэ хоёрыг дараа тэнцүүлчих. Хүрээгээ далдлал тарах юм тий. Нүдний хэрэглэхгүй. За. За одоо контрол тий. Одоо багасгаж болно шүү дээ. Томруулж болсон шиг. Контрол. Тий. За одоо. За мөн адил shift alt-а дараад үл хэлийг багасгачих болно. За эндээс эсвэл хоёлаа болох уу? болно шүү дээ. Хэмжээ өгч болно шүү. За хоёлаа энийг өчтөрч ингээ ярьсан тий бас. Энийг болох уу? Өөрөө юу гэж бодож байна? За цэнхэр шүүнүүд харагдаж байгаа юм чинь болохоор л юм шиг л. Болохоор гэнэ үү? Надад бол нэг жоохон агаартай байсан зүгээр. За. За контрол alt-а дараад одоо яа гинэ? Shift alt-а дараад одоо яах вэ? одоо юу? Томруулах юм. Баг зэрэг жижигхэн болоод. Юмд нэг жоох агаар гэж байдаг те. Тэр агаарыг бас оруулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Яах. Өшөө багсаж. Дахиад ба. Тийм. Дахиад уу? Аха. За. Одоо болцсон юм шүү. За болсон гэж байна. Окей. Мэдхгүй одоо энэ нэг саарл юм бичих нь харагдаад байна зүгээр. Иймгүй байх гээд байгаа юм уу? Тийм. Тэгвэл ийм хоёр дахь тойрог хийх ямар ч хэрэг байхгүй байхгүй юу? Би за. Тэгээ яагаад ийм хоёр дахь тойрог хийх шаардлагагүй гэдгийг одоо би зааж бай за. Интер дарч. Одоо энэ болохоор шинэ ойлголт шүү за яа. За. Одоо энэ жижиг тойрог гэсэн бод энэ дотор тойргийг хоёлаа далдлах гэдэг чинь энийг устгачих. Устгачих гэнэ нүдийн дараа түр нуучих байхгүй гэдэг төсөөлчихөө юу. Тэгээ одоо хоёлаа blend mode гэдэг хамгийн сүүлийн хичээлээ орон за. Юу хэрэглэгддэг. За одоо миний сум зас хэсэг байгааз саяны өөрөөр энд маусаа хоёр дарч. Маус нэгэ. За ийм сонголтууд гарч ирдэг. Энэ болохоор за хоёлаа энийг туршиж үзье за. Энийг чагталж. Маусаа хоёр дараа. Болцоо одоо энэ цонхыг л гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй хоёлаа. Би гэс бичээд авчихсан. За тэгээд тавлаа. Одоо энэ дээрс чи өнгө мөнгө. Тий бүгднийг хоёлаа үзэн за. Би үл өнгөд харж байна. Энд нэг жоо товоож байгаа ч. Тийм бэ. За тэгэнгүүтээ одоо юу энэ контур өдөрлөө орч. Дарах уу? Дар. Ямар өөрчлөлтүүд гарч ирнэ. Тэгээ одоо энэ дээр нь дарч идэвхжүүлж. Энэ рейнж эдийн ийшээ том юу гэж. За одоо өөрчлөлтийг харж байна уу? Анзаарахдаггүй байх шиг энэ өөртөө. Ийшээгээ ингэж байсан юм шүү. Зөв.
Одоо bevel руу буцаарч. Энэ нөгөө bevel-ээр нэмэлт нанаа дарчаад. Одоо энэ сайз нь бүр том болгоод илт ялгаатай болгож үзээ байл. Тэгэхээр амар том 5 байна гэсэн үг л дээ ерөөдөө. Хэд болох вэ? 10 уу? Зүгээр энэ сумыг нийшэж ирч. Тийм бэ. За сүүдэр юм биш үү тий? Сүүдэр бол арай өөр шүү. За. За энийг бүр ингээд том болгоч. За энэ софтн гэдэг нь зөөлрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ 5 вольтын үнц иргмийг зөөлрүүлж байгаа гэсэн үг одоо. Харж байна уу? Нэг жоохон тийм уусалттай. За энэ дээшээ нэг тоогож байгаа. Энэ доошоо нөгөө. Энэ гүний өөрчлөлт энэ дефт. Одоо дээшээ нэг вольтын өөрчлөлт одоо энэ дээр дараад үзэж болно. Нэг юм хөмөрцөн тавг шөөлчихөж байгаа. За одоо энийг ойлаа. Smooth гэдэг нь sharp болгож. Дарч. Soft болгоо. Hard болгож. За. Харж байна уу? Тийм. Тэгээ энэ софтыг бүр нойлж. Яг энэ хэдийг ингээд ашиглаад ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг шийддэг байхгүй. Одоо энэ ирмэг бол бүр хурцаагааз ингээд тайраад авчих шиг. Энийг ингээд софтын ихсгчээр арай зөөлөн болдог байхгүй. За хоёлаа софтын ихсгээд үзье. Арай энэ болохоор өргөн болт юм тийм. Тий хэмжээнээс. Хэмжээ. За энэний хувьд бол ойлгомжтой байж чадчихна уу? Тэгвэл одоо энийгээ буцаад чагтыг нь авчих. Яагаад тэгэхээр дараа нь өөрөө юу яаж болно. Энийг бол аюух ашигладаг штэ. За stroke. Одоо хоёулаа нөө хүрээ гэдсэн хоёр дахь сонголтод stroke. Хоёр дахь тойргийг хийх шаардлагагүй байгаа. Гадуур юм хүрээ үүсч байгаа гэдэг өөрөө автоматар. За энийгээ итгэвчвэл одоо bevel чинь итгэвтэй байна. Цэнхэр байгаа нь итгэвтэй байгаа шүү. За. Саарлаг одоо ямар өнгөр хийх вэ? За би эхлээд нэг юм тайлбарлая. За. Layer style харахаар одоо энэ bevel чинь сонгогдсон байгаа юм. Цэнхрээр. Тэгтэл хоёулаа stroke дээр ажиллах гэдэг байгаа шүү дээ. Одоо хүрээн дээр тэгэхээр энийгээ сонгоно гэсэн үг. Энэ хэсэгт нь зүгээр дарч. За одоо ингээд энэтэй ажиллахад бэлэн боллоо гэсэн үг байхгүй юу? За эндээс хоёулаа хүрээний өнгийг сонгоно. За. Эндээс харин өнгөө сонгоход тест төвхтэй байсан би өчигдөр ингэж нэг багцаалтаа. Ингэж нэг үзээл. Тэгэхээр энэ дээр дарч. Маус нэгэ. Хоёлаа нэг үтсэн тий. Үтсэн. Үгүй ерөнхийдөө энэ ямар өнгө вэ гэдгийг би хайж байгаа байхгүй эндээс. Гэхдээ энэ өнгө тохирох уу? Бас сайн мэдэхгүй. Энэ хүрээний өнгө ямар вэ зүгээр? Надад бол энэ одоо яг гол хоёр өнгө хэрэглэж байгаа. Энэ хоёр хэрэглэж байгаа өнгө. Энэ хоёр ба штэ. Энэ нэг цэнхэр. Энд үү? Тий, тод цэнхэр хоёр байгаа. Наад хоёр чинь л одоо энэ зургийн гол өнгө юм шиг байна. За тэгэхээр энийг бас тийм юм. Үгүй. Хоёулаа зөвхөн энэ хүрээн дээр л ажиллаж байгаа бас энэ хүрээн дээр. За. Энэ хүрээг ийм өнгөт болгож байна. Тэр хүрээгээ сонгож ич л тийм болгоно шүү дээ. Одоохондоо бол хоёулаа энэ зургийн layer дээр ажиллаж байгаа болохоор энэ гаднах энэ текст энэ тогмог ямар ч юу удирдлага хяналтанд орохгүй гэсэн. Дээрээ хянаач өөрчилж болох зүйл нь зөвхөн энэ layer. Энэ layer дээр хоёулаа хүрээ өгч гин гэсэн үг байхгүй юу? Хүрээний өнгө нь болох уу? Болно. За. Болно гэж өөрөө сонгоно шүү дээ. Чинь яг одоо би байхгүй байсан бол өөрөөсөө асуун те. Тэгэхээр өөртөө би энийг сонгочод байсан байхгүй. Тэгэхээр энэ болох хэсгийсэн мэдэхгүй л эсвэл. За одоо хоёул хэмжээг нь яг гоо зүгээр болохгүй хоёулаа дараа нь маргааш нөгөөдөр гээл таалагдахгүй сольчих болно шүү дээ. За одоо хоёулаа хэмжээ бүр ингээд томсоод үзчих. Окей. Харж байна уу?
бүр сонирхолтой болж байгаа. Тийм биш. Ямар сонь тий. Мгм. Бараг Тэгээд энэ зүгээр ч юм. ингээд дизайн яаж л бол яаж ядна өөрийн чинь нүдэнд харагдсанаас шал өөрөөр бас гарч ирэх боломжтой байгаа. Тийм. Энэ дээр бол хоёулаа ингээд хүрээний зузаан ямар байх вэ гэдгийг бас шийдэж болох нь байна. За. Сонирхолтой. яах вэ? За өөрөө сонгоно. Аль нь гоё вэ? Надад бол энэ зүгээр юм. За Баг тэгвэл илүү зүтэй юм ч хэрэглээ. аа Юм шүү. Гэтэ энийг би зүгээр төр зур тий Facebook-ийн жижиг нэг юу вэ шүү дээ. Тэрэн дээр л авч хийх гэдэг аахгүй төр зур та. Одоо хоёул эндээс нэг юм харъя. Гэхдээ ийм жижиг юм чинь хүний нүдэнд харагдахтаа ийм өнгө хэр тустай гэдгийг би сайн мэдэхгүй л юм. Гоё харагдана. Гоё харагдана. Ингээ харсан чи энийг нөгөөний амар тодруулаад өгч байгаа юм шиг санагдаад байна. Яагаад гэвэл энэ зургийнхаа зургийн энэ өнгө өөр өнгө байсан бол энэ зургийг тодруулахгүй. Яагаад тэр хоёулаа энд нөө голлох хоёр өнгө байна л да. Энэ болохоор үндсэн өнгө, энэ болохоор туслах өнгө. Энэ туслагтай хорших өнгөнүүд баггүй эднэр чинь. Тэгэхээр хоёулаа эндээс голлох өнгийн туслах өнгийн авцсан болохоор энэ зурагч аягүй айтаа харагдаад байгаа байхгүй юу? Өнгө. Одоо энийг хоёулаа өнгийн өөр харъя л та тэгэхээр шал өөр харагдана. Шал хамаагүй. Биш ээ. За нооноор өгч үзье. За энэ ногоо өнгө акцент өнгө нь байгаа болохоор бас зүгээр байгааз. Улаан Тэгэл түрүүнийхээ гүцэхгүй байгаа юм шиг л надад санагдчих. Яагаад тэгэхээр энэ хоёр өнгө чинь илүү хүчтэй өнгө байгаа болохоор тэгж байгаа. Тэгээд өөрөө бас нэх олон өнгө байгаад бас хэрэггүй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр болж игэл дотроос нь өнгө авал аяг зүгээр санагдсан л та. Энэ бол бүр сонин. Энэ болохоор нэг л тийм. Одоо энэ мен рүү оруулаад үзье л та. Энэ өнгөн дээр огт ороогүй. Аль өнгө? Яга. За. Тэгэхээр харин үзэхгүй л. Яг хорших өнгөнүүд нь бол аюу зүгээр болж байгаа ч юм. Огт ороогүй өнгөнүүд төр бол жоохон хар марч юм байж болох л. Ер нь бол хамгийн бест хувилбар бол энэ өнгө өөрөө байгааз. За тэгэхээр энэ өнгө буцааж энэ өнгө энэ шүү. Энэ дээр л дарчин тий. Энэ харж байна. Энэ дээр дарчих болох байсан шүү. За окей. Болно бол. Энэ дээр үү? За. За. Окей. Одоо яах вэ тэгээд? Окей. За. За одоо дараагийн хоёлаа юм үзье. Төр зурааныгаа болиулчих итгэхгүй болох чи. Яагаад тэгэхээр дараагийнхыг үзэхэд энэ хэрэг юу болно? Саад болох. Строко чек хийчих. Текстийг болиулаад dotly inner shadow гэдэг. Энэ чеклээд сонгоч. Энэ дээрээ дарч. Итгэжүүлж ийн гэсэн үг шүү дээ цэнхэр болооч. За энэ юу гэхээр дотгошооноогоо гэрэлтэж байгаа. Сүйдэрлж байгаа. За одоо энэ хэмжээг нь харж байна уу? Дотгошооноогоо ингээд сүйдэрлж өгж байгааз. За энэ өнцөг нь байна. Өнцгийг өөрчилж болно. Өнцөг гэдэг нь энэ дээр байгаа. Энэ. Одоо энийг би яаж мэдрэх вэ? Зүгээр ийш нэг чирч харж байна. 1 градусаар өөрчлөгдөж байна. Зүгээр л надад маусаа ингээл чирч. Тэнгүүд сүүдрийн юу тусгал нь бас дагаад өөрчлөлнө. За ийшээ болгоч. За одоо орчих. Тэнгүүдээ хоёлаа энэ distance зайг юу гэж жоохон ихсгэж. Харж байна уу? Тэгэхээр энэ талаасаа буюу сүүдрийн талдаа байх жишээ. За энэ бол дотгошооноос сүүдэр. Энийг аягүй их ашигладаг байгаа. Яванда өөрийн мэдлэггүй ашигладаг болно. За хоёлаа дараагийнх руу нарч. За. Inner glow энэ болохоор гэрэлтэх дотгошооноогоо гэрэлтэн гэсэн.
Ирэмгээсээ. За энэний хоёлаа хэмжээг нь ихсгэж. Харж байна уу? Ирэмгээсээ дотгошоо гэрэлтэж байгаа. Энэ бас их ашиглагдана. За гэрэл нэмэх үед энэ. За энийг болчиход. Дараагийн сатин руу. За сатин ерөнхийдөө нэг металл нэг гялтгандаг штэ никл. Никл гэж байдаг штэ никл төмөр. За энэ дээр сатина итгэжүүлж. За хэмжээг нь хоёлаа ихсгээд багасгаж үзье л да. Гялтганах гэхээсээ илүүтэйгээр яг нэг бууралцтай юм шиг л байна. Ингэж энэ захаараа гялтганж байгаа аминда. Энэ өнгө нь юу болохоор энэнгүүр нэг гар утас моц зураал юу яадаг штэ гар утасны хүрээ төмрийг нэг гялтгануулдаг штэ. Тиймэрхүү үндэ сати ашигладаг. Би дараа нь цаг гаруул хэлж өгнө за. За сатиныг одоохондоо ойлгоогүй гэж болно. Гэхдээ би яг тодорхой жишээн дээр харуулж ойлгож байна. Color overlay. За энэ бол лээс шууд нийл өнгө өгнөс. Эндээсээ бол өнгөө сонгоно. Инхээр гоё олччихваз. нэвтрэлт нь бас байдгийн юм тий. Тий. Энэ зургийг тэгвэл өнгийн өөрчлөх шаардлага үстэй. Яг оригинал зургийн хувьд бол шаардлагагүй. Ер нь бол ингэж болдог. За энэ боломжтой. Энийг болоод gradient overlay. За gradient гэдэг нь хоёр өнгөнөөс бүрдэж байгаа саяны color overlay гэж нь одоо агсан төвшин. Энэ opposite хоёр төрлийн өнгийг хаана сонгох вэ гэхээр энэ нэг цагаанаас харагсан төвшин байгааз. Эндээ сонгож болно. Өөрөө бүр юу өнгө зохиочч өгч болно. Хамаагүй. Өнгө яаж зохиох вэ гэхээр дээр нь хоёр дарч. Алины дээр. Ана. За. Энэ өнгөнүүдийг солих гэсэн үг. Хөдөлгөөд бүр авчиж болно, байхгүй болгочих болно. Доошоо шууд ширчиж болно. Наатаа устгах юу вэ? Ингээл байхгүй болчиход. За энийг бас байхгүй болгочих. Энийг бас байхгүй болгочих. За өнгө нэмийг юу шууд энэ дээр нэг цэг дарч. Биш доор. Наа дарч. Ингээл өнгө. За өнгөнийхөө өөр өнгө юу вэ? Энэ окей. Ингээл ногоон ороод ирчих. Энэ чинь өөрчлөгдөж байгаа. Энийг жоохон холдуулаад харж болно шүү дээ. За тийм. Тэгээ ингээд нэг ийм өнгөтэй зураг мураг гэдэг хийхэд бол энэ хөө юу ашигладаг байх нь шүү техник. Гой ингээд өнгө оруулсан байдаг шүү дээ. Үндсэн зурган дээр. Тэр чинь болохоор юм шүү за. За cancel гэж. За энэ gradient overlay-г одоо ойлгомжтой. Check яваа. Pattern гэхээр одоо зүгээр дээр нь дүрс үсгэж байгаа. Тамга нөө. За энэ дээр дарч. Энийг үзтээ. Гихчээгээр. За хоёлаа энд дараад үз. Энэ дээр буцаад дарч. Энэ дээр дараад энэ бас ногцсон юм зэн байгаа. Хоёлаа нэг өчтөр паттерн нэгдэсэн шүү дээ. Тэр чинь дотор орж ирэх боломжтой. Заавал гээд. Энэ дээр дарч. Тэр өчтөрийн юу байна уу? За энэ дээр хадгалагдаад юм. За cancel гэж. За нэг тамгаа ийшээ оруулаад ирэхээр энд ингээд тамгач ороод ирнэ шүү дээ. Тэрнийгээ сонгочингууд яг одоо энэ шиг болчихдог байхгүй зургийг ингээд тарч. Гэхдээ энэ тохиолдолд онцгүй байдаг. Яг хөө тэгж ашиглаж болно. За паттерны хувьд ойлгосноо. Ерөнхийдөө өөр нэг төрлийн өнгө, дүрстэй өнгө гэсэн үг шүү дээ тийм. За гадагшаанаа гэрэлтэх гэсэн үг. Энэ хүрээ ирэмээс гадагшаанаа
гэрэл цацруулах. Нар мар зурхад нэмэлтээр ашигладаг. За спридийг жоохон багасгаад өгч. Сайз нь бол том байж. Сприд гэдэг нь ерөөдөө нарлуу гарахаар нэг ингээд цэцэрлэгтэй юм шиг үү? тий. Нэг бүр ирэмгэн ч юм уу нар сар од модны ирэмг гэрэл нь жоохон уусгалттай байдаг шүү дээ. Тиймэрхүү тохиол. Энийг хэрэгэлдэг байна. Машины гэрэл одоо юу гэдэг те гэрэл бүх гэрэлтэй холбоотой заавал гэрэлч гэхгүй зүгээр юм хүрээ авра иймэрхүү бийч болох нь шүү. За. Drop shadow гэдэг хамгийн сүүлийн. Сонирхолтой юу байгаа ч те layer style. Тийм байна. Нэх ингээд юу дизайны сонголт орж ирэхгүй үед эднээс ингээд жоохон өөрчлөлт хийхээр өөрөө юмуд гараад ирчих. Баг өөрсдөө гараад ирчих юм шүү дээ. Тий. За энэ ийшээс өдөрлж байгааз өөрөөр нар эндээс тусаад эсвэл гэрэл эндээс тусаад сүүдрийн талтай гарч ийн гэсэн. За энэний өнцгийг нь бас энэгээр өөрчилж болно шүү дээ. За сэргээр олчлаа. Сая энэ хавьд ирүүл зориуд орчих. Эсрэг зүг. За тавьчих. Нарын талаас те гэрлийн талаас сүүдрийн тал. За ингэж тааруулдаг байна. За одоо ингэж ерөнхийдөө энэний талаар маш ойлгомжтой боллоо. Хослуулж болно. За над drop shadow сонгочих. Inner glow сонгочих бас. Зориуд. Хид хідэн layer style-ыг хамт сонгож болно. Bevel-ийг сонгочих. Өнөө сонгох гэдэг нөө чагтлаа шүү дээ. За. За тэгэнгүүтээ одоо ингээд иймэрхүү байдлаар юунуудын layer style-уудыг сонгож аваад доторх тохиргоонуудын өөрчлөлт цоо шин дизайн тагч гаргаж болно. Сая хоёулаа тус бүрийнх нь хувьд үзсэн шүү дээ. Гэх жишээгээр хослуулж бас болдог байна шүү. За хамгийн эцэст нь окей гин. За тэгээ одоо эднэр бол яг одоогийн нөхцөлд бол хэрэггүй учраас ингээ болгочлоо. Тэгээ stroke. За окей. За би нөгөө энэ дээр үг хүчтэйсэн шүү дээ. Үгүй яаж шууд бичээдсэн шүү дээ. Тэгэхээр тэрнийг хийх үү? Layer үсгэж байгаа үгүй бичих хэвчээсэн. Тэгээ ер нь бол одоо тэр чин дараагийн алхам болохоор эхлээд окей яагаад. Окей. За. Одоо тэгмэд харангууд төв болоог байгаа чинь харж байна. Энэ нь илүү гараад энэ дутчиход. Тийм байна. Тэгэхээр яаж хоёулаа төв болох вэ гэхээр бүх layer-ууд энийг бодчих. Энийг үү? Тий. Дараад энэ нэг. За бол color overlay. Ямар өнгөр бодох вэ? Энийг тарч. За cast гэж энэ яагаад өнгө орохгүй байгаа гэдгийг би бас тайлбарлаж байна. Хамгийн доотлын layer дээр юу ч байхгүй байхгүй яг үнэ. Тэгэхээр өнгө орохгүй. Юу ч байхгүй болохоор өнгө. Өнгө оруулахдаа өнгөөр будахтаа энэ түүлийг сон. Paint tool бодох tool гэсэн. За. Би түүн цэгээс. Энд үгүй layer-ээ сонгоцсон. Тэгэл наанаа тарч. Ингээ бодогч чаас. За одоо юу хийх вэ гэхээр бүх layer-үүдээ сонгоод. За бүх layer хийж чинь. Энэ болохоор яг босоод хэвлэгтэй юу төвн тараагооц хэвтээдээ бол таарсан. За тэгэхээр дотор тойрог бүгднгийн сонгож. зураг, ганц тойрог энэ хэрэгтэй. Энэ layer 3 layer 3 ч юм. Энэ effect гэдэг нь хэрэгтэй. Бэнэ. Миний одоо алга болсон сая. Эффект гэдэг нь хэрэгтэй байсан уу? Эффект гэдэг нь зүгээр хоёлаа энэ өгсөн хүрээ авахгүй юу?
Тэгэхээр сонгох уу тий? Сонгогдсон гэсэн үг. Аа Тухайн лэрийг сонгоход энэ дагалдаад л сонгогч. За одоо мөв төлөө сонгоно. за. Одоо нэг юм хийхээс өмнө сонсч аваарай за. Хэрвээ энийг дарчих юм бол энэ хэвтэй тэнхлэгт төвийг олуулах юм бол бүх зургнууд чинь ийшээ нэг энэ зургаас руу юу яах гэсэн үг шүү дээ. Тэмүүлж тэнцэнэ гэсэн үг шүү дээ. За дараад үзчих юу болохыг харъя. Бодтоор. Харж байна. Тэгж яаж? Тэгээд яг энэ хэвтэй тэнхлэгийн дагуу тэнцэж чинь гэсэн үг, голоо олж чинь гэсэн үг. За контрол зээч. За. За. Одоо босоо тэнхлэгт үзье байлаа. За бас дарахаас өмнө байж байгаа би нэг юм таад. Босоо тэнхлэгт бүх зүйл босоо тэнхлэгт солоно. За босоо тэнхлэгт юу их вэ гэхээр энэ босоо шугамаа голын босоо шугамаа шүү дээ. Нүдэн дарагдахгүй ч гэсэн. Тэгвэл бүх зүйлийг энэ голын босоо шугам руу тэмүүлнэ. Өөрөөр хэлбэл босоо шугамаа одоо тэнхлэг төв цэгээ олно гэсэн. За одоо хоёлаа дараад үзье. За босоо шугам маань энэ тий? Энэ шүү. Айнштейн. Харж байна уу? Тэгэхээр тэгээ болчихлоо шүү тий. Яг болж байгаа. За. Гэх жишээр энэ хоёр юу голоор тэнцвүүлэхийг одоо алийг нь сонгох вэ гэдгийг үзгэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ текстийг тийм ээ яг эндээс энэ хоёрын хооронд нэг урт байгаа шүү дээ. Энэ текст маань өөрөө энэ текстийг ингээ хуваахад яг энэ хоёрын хэмжээ адилхан гэсэн үг байхгүй юу? Энэ текстийн хэм нь бас алдагдчихна шүү дээ. Тий. Дэлгэл цаацтай шүү. Аха. Анхнаасаа нөгөө юу н буруу байсан байхгүй юу? За ил одоо текст аваад үзье. Энийг засах уу? Засгаад үзье зүгээр шинээр. За. Эний ардаа яг нөгөө текстийн тойрогч энэ шүү дээ. Ийм хамаагүй байгаа зү. Тийм үү. За. Харж байгаа. Одоо энийг яах вэ? Устгах уу? Яахаа зүгээр. Одоо энэ гар аргаар л тааруулчих. Дахиж үчих гэж. Энэ нөгөө нэг үгтэйгээ холбогдоод байгаа юм тий. Тэгэхээр одоо энэ олон сонголтуудаа болоод ганцхан үсгэн дээр явж уу? Тий. За энэ наад үсгч айл нь доотлын үсэг юм шиг байна тий. Дээдлэх юм. Доотлих байгаач. Дээдлэх. За энийгээ зүгээр keyboard-ны гараас одоо баруун зүгийг сумыг дарчих. Ийм дөрвөн сум байгаа шүү дээ. Тэрний баруун зүгийг ингээд дараа тааруулж. Хөдөлж байгаа юм. Хөдөлж байгаа. Явал дараад. За хөдөлгөхгүй байх шүү байна. Маусаар жаа хөдөлгөж. Move tool-ээ сонгоогүй шүү дээ тий. Move tool-ээ. За одоо keyboard-аас дараад. Тийм. Ингэж л тааруулна да. За бас энэ дээр яг багсаа алдаа байна л да. Тэр нь юу гэхээр энэ ингээд нэг юм нэг юулүр шиг хэмжээ байгаа шүү дээ. Тэр маань нэг ийм байх хэвээр. Харин тийм. Энийг би ингэж чадахгүй байгаа юм байхгүй юу? Тэгэхээр нөгөө control T одоо дараад үз. За. Тэнгүүтээ энэ үзгөөс нь жоохон эргүүлчтэй хоёлаа. Энийг control T дарж гаргаж. За control T дараад сонгогдлоо. Сонгоод дараа нь энэ ирэнгээ эргүүлэх үү? Би энийг чийж. Гих зэрэгээр тааруулах нь шүү. Өөрөөр хэлбэл хасах 253 гаргацаар эргүүлсэн байх шүү. За. Энэ болох уу? Болно. Болно. Окей. Хасах 3 гэсэн ч болохоор ч юм. За. За энэний хувьд ч гэсэн хоёлаа нөгөө арга хэрэглэн штэ. Тэгэхээр доошлуулах юм зүг. За яхаар нь харна. Оо энэ чинь бас аимшсан. Яах вэ?
Яхаж бол. Тэгэхээр контрол D сонгож байгаад эргүүлчих юм. За хоёлаа эхлээд юу аль зүгээ дарах вэ гэдэг эхлэе. Баруун зүгээ л дарчих. Эхлээд яг нэг тойргоо олох хэрэгтэй. За тойргийн хэмээ олно гэсэн үг шүү дээ. Болчихоо. Болчлоо. Одоо контрол T. За. Энэ өнцгөөс нийшээ эргүүлэх юм шүү. Нэмэх 3 градус, нэмэх 5 градус ч. Градус нь хаана харагдаж байна лээ? Энэ дээр аваад. Яа. Болчихё. 3 болчихоо. За. За дарид дээр байгаа. Юм бэ. Өчигдөр энийг бол яг эргүүлчих таагүй. За одоо энийг хоёлаа текстийн өнгийн хүрээний цэнхэр мэнхрийг жаахан өөрчлөх гэж үзье л та. За. Тэгжил өнөөдрийн хичээл хоёлаа өгийн хичээл бараг өндөрлөөр нь тэрнээс өмнө хэдэн дүгнэлтүүд хоёлаа ярилцъя гэх үү? Аа. За. Одоо текст оруулах ш. Тэг байж байгаа. Эхлээд хоёлаа байгаа зүйлийнхаа юмнуудыг ашиглая. Өнгөнд өөрчлөе. Текст өнгийг өөрчлөе. За. Нэрээ тийм байна тий. Тэгэхээр хоёр юмас сонголоо. Нэг нэгээр нь эхлэе сон. Тийм үү. За. Тэнгүүтээ энэ дээр хоёр өнгө нь яаж гарч ирэх вэ? Яг энэ текстэн дээр дарах юм бол баг хоосон газар шүү дээ. Энд даруулав. Үгүй энд. За би өнгө солих хэдий дараа. Дахиад сануулаа хэлээ тэгээ за. Нэгдүгээр color overlay буюу layer style руу орж яваад color overlay сонгоод энэний өнгөийг сольж ирсэн тий. За хоёрдугаар дээр авчихсан. Тий. Энэ одоо layer style байхгүй юу? За. За текстний өнгө юу болох вэ? Цаана болох юм. Color overlay. За энэ рүү орч. Бүр цав цаам болоо. Цагаан дээр үү? Цагаан дээр. Дээр хамаагүй. За ингэ болчихоо.